Орхон аймаг дахь Булган аймгийн нутгийн зөвлөл шинэ оны эхэнд бүтэц бүрэлдэхүүнээ шинжилэн үйл ажиллагаагаа явуулж байна. Булган аймгийн удирдлагууд Орхон аймаг дахь Булган аймгийн Булган хангаан нутгийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аймаг орон нутгийн удирдлагууд нутгийн зөвлөлтэй хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцсан юм а. Мөн уулзалтын үеэр аймаг байгуулагдсны түүхт 80 жилийн ой гухтан хийх 80 бүтээлч ажлын танилцуулгыг хийж тэдний санал бодлыг сонссон. За юуны өмнө энэ орны цэнхэр дэлгэцээ ширтэн сууж байгаа Булган аймгийнхаа иргэдэд мэдлэгээ дэвшүүлье. 2017 он гар сар онгод одоо Булганы зургтыг ашиглан одоо та бүхэнд мэдлэгээ дэвшүүлж байна. 2000 өнгөрсөн оны зааг дээр Булган нутгийн зөвлөл Орхон аймагт дэх булганчуудын дунд нутгийн зөвлөлийг шинжилээд шинэ бүтэц зохион байгуулалтанд ороод ингэ ажиллаж байна. Тэгээ шинэ бүтэц зохион байгуулалтанд орно гэдэг нь юу гэсэн үг вэ? Арай олныг хамарсан, үйл ажиллагаа нээлттэй болсон, гол нь залуучуудыгаа их татж оролцуулсан. Одоо манай залуучууд маш их идэвхтэй ажиллаад Булган хангаан нутгийнхаа зөвлөлийн дэргэд залуучдын холбоо байгуулад сая улсын бүр төлөвлөлтгөөд албан ёсны болцлоо. Тэгээд Эрдэнэтэд ажиллаж амьдарч байгаа бүх залуучуудыг одоо тэр холбоогоор дамжуул нутгийнхаа зөвлөлтөөр хүрээнд тойруулж ажиллах учиртай. Тэгээ гол нь одоо бид нар яах вэ гэхээр Булган нутгийнхаа хөгжлийн төлөө Булган тэр тусмаа одоо Булган аймгийн манай 80 жилийн ой 18 онд болно. Энийг ухацсан одоо ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Тэгээ өнөөдөр бид нэр нутгийнхаа зөвлөлийн удирдлагуудыг ацарж аймгийнхаа удирдлагуудаа уулзуулж цаашдаа ажиллах, хамтарч ажиллах ажлынхаа чиглэлийг гаргаж танилцах уулзалт хийлээ. Тэгээ одоо бол ажил хэргийн шугамар чиглэлээ хариуцсан улсууд явж чиглэлийнхээ хэлтэс албатуудтай цаашдынхаа ажлыг төлөөлж ингэж ажиллана. Ер нь бол Булган Орхон аймаг дахь Булган нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа бол тогтмолжиж өдөр тутмын үйл ажиллагаа явуулна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Булган хангаан нутгийн зөвлөл нь Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа аймгийн уугуул иргэдийг нэгтгэх тэдний идэвх санаачлагыг нэмэгдүүлж үйл ажиллагааг аймаг орон нутагтай нь холбох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Эхний ажил болгон гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд өвлжилт хүндэрсэн сумдад туслах аян зохион байгуулж Баян агт сумын нутгийн зөвлөл өвс тэжээл сумандаа хөрөнгө өгсөн байна. Булган хангаан нутгийн зөвлөл 1-р улирлын төлөвлөгөөгөө гаргаж 17 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Цаашид нутгийн зөвлөлийн зүгээс аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж сар бүр гэрээний хэрэгжилтийг дүгнэж ажиллах хүсэлтэд илэрхийлсэн юм а.